Өдрийн мэнд төргий бид Монгол Улсын ерөнхий сайд асан Дашин Бямс өрөнтэй яг одоо ярилцахад бэлэн боллоо. За урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За та бүхэнд баярлалаа. За тэгэхээр цаг үеийн асуудал буюу үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлаар эхлэе гэж бодож байна. Та бол одоо нийгэмд мэдээллийг авч байгаа үндсэн хуулийн цэцтэй холбоотой хоёр ойлгомжгүй мэдээлэл нийгэмд үлдээд байна. Тэгэхээр эхлээд энэ үндсэн хуулийн цэцэд Улсын хурлын гишүүнд дор чанд хуульч үүр цайх нарын гаргасан гомдлоос эхлэе. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг одоо хуулинд тусгах ёстой гомдол гаргасан. Тэгэхээр энэ гомдлыг та ер нь юу гэж харж байна? Зэц энийг хүлээн авч баг суудал, дунд суудлын хуралдаан зарлах нь ер нь зөв үү? Ер нь Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол ард түмэн улс төрийнхөө эрх чөлөө гэдэг хамгийн дээд хэлбэр нь л дээ. Тэгээд энэ үед үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаад тэр нь нийгэмд нэлээд янз бүрийн талцал үүсгэж байна л да. Миний бодоход Монгол Улсын үндсэн хууль монголчуудаа зориулж монгол хэлээр монгол үсгээр бичсэн хууль. Энийг монголоор л унших хэрэгтэй. Үндсэн хуульд 6 жилээр нэг удаа сонгогдно л гэж байгаа. Тэгэхээр 6 жилээр сонгогдоогүй хэн ч нэр дэвшиж болно л гэж монгол хүн ойлгоо. Гэтэл зарим нөхөд маань жаахан өөрөөр уншаад маргаан гараад байх шиг байна л да. Тэгэхдээ энэ маргааныг үндсэн хуулийн цэцэд хүлээж аваад маргаан үүсгээд ингээд асуудал гарч байгаа нь бас өөрөө бие даасан асуудал юм л да. Ер нь үндсэн хуулийн цэцгийн талаас авч үзэх юм бол зөвхөн үндсэн хуулиа барих биш өмнөх Монгол Улсын ардчилсан замдын 30 жилийн түүхийг эргээд харж хаад бас зүгээр л дээ. Жишээлхэд 1992 онд үндсэн хуулиа батлаад 93 онд ерөнхийлөгчийн сонгуульд явуулсан. Ерөнхийлөгч очроод сонгогдож ажиллаад 97 онд дахиад нэр дэвших үед нь энэ хүн урд нь ерөнхийлөгчөөс одоо 2 дахь дэвш болохгүй бас хэл яриа гарч л байсан. Тэр үед шийдэхдээ урдх нь бол үндсэн хуулийн энэ заалтанд хамаарахгүй юм байна. 4 жил ажиллаагүй юм байна. Сонгуульд орох хэрэгтэй гэдэг. Энэ бол Монголын улс төрийн амьдралын бодит түүх, бодит баримт юм шүү дээ. Тэгэхээр энэ урдх шийдвэрээ харахгүйгээр хэрэгсэхгүйгээр тэгээ одоо ингээ маргаан үүсгэнэ гэдэг бол цэц тухайн үед мухралчсан юм аа ахиж одоо маргаан үүсгэх ёсгүй гэж үзэж байна тийм. Тэр чинь мэдээж урд нь шийдэгдсэн асуудал тэр зарчмаа бариад тэр гомдол гаргасан хүмүүст хариу гэж болох л байсан. Нэг. Нөгөө талаас ингээд цэцгийн багц суудлын хуралдаанаар багц суудалд оролцох цэцгийн гишүүдийг цэцгийн дарганд томилоод дүрм журмаараа ажиллаад энэ асуудлыг цэцгэлцэх хэрэггүй юм байна гэсэн ийм дүгнэлт гаргаад байхад дахиад маргаан бодлон тарьлаа да. Тэгээ би нүнд бодсон ер нь цэцэд бол бас янз бүрийн гишүүд би цэцгийн үйл ажиллагаанд янз бүрийн асуудал тулгуурдаг л да. Жишээлбэл сугардаггүй хүмүүс ч гэдэг огцордоггүй хүмүүс гэдэг тэгээд 99 онд нөгөө дөрөв туусан 7 залтыг батлах үед цэц маань бас л гуйж дээвж байгаад л явлаа. Тэгээ одоо хамгийн сүүлд ихэд цэцгийн дарга маань гадны бусгын хондлоо илээд Монголынхоо нэр төрийг төрийнхөө нэр төрийг гадаад дотоод шор тохотоод хаялаа шүү дээ. Харамсалтай тэр хүн цэцгийн дарга байлжсэн цэцэд одоо ажилласан хэвээрэл байна. Тэгээ гол нь саяын багц суудлын хуралдааны шийдвэрийг бодлон туулахад тэр хүн голцож оролцлоо л. Тэр миний нүдээр харахад тэр хүн зөвхөн бүсгүүчүүдийн хондлоо илвэхтүүдээгүй бас улс төрийн хондлоо илвэдэг хүн байна даа гэж харагдаад байгаа. Гэхдээ Монголын үндсэн хуулийн цэцгийн гишүүд нь бүгдээрээ цэцэн бүхэлдээ улс төрийн хондлоо илвэгчд биш байлгүй дээ. Урдх гаргасан шийдвэрийнхээ уламжлал тэгээд үндсэн хуулийн дураараа яриад одоогийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг нь хаснаа гэх юм бол тэгээд Монголынхоо түүхэнд улс төрийн хондлоо илвэгчд болж хоцрон шүү дээ. Гэхдээ юм байхгүй байх гэж бодож байна. Ер нь ингээд ерөнхийлөгчийн сонгуульд оруулах эсэх асуудал бол нэлээд өөр утгатай асуудал да бас. Монголчууд ардчилсан замынхаа 30 жилд янз бүрээр хүмүүсийг төрдөө дээш нь татаж ажиллууллаа. Ер нь улс үндэстэн өөрийнхөө төрийг авч явах чадвартай төрөө мэддэг хүнийг хүмүүжүүлж
тэрнийг олж сонгоно гэдэг бол хууль зүйн асуудал юм да. Гэтэл манайхан ч нөгөө Ленинал өнгөрсөн зууны ихэнх дээр хэлсэн тогооч бүхэн төр барьж чадна гэдгийг яг лозунгод урдаа бариад тэг бүгдээрээ төрийн толгойр зүтгэдэг боллоо л да. Одоо маргаан гаргаж байгаа нөхдөө ч гэсэн бас иймэрхүү санаа өгөрлөж байх шиг байдгийг. Тэгэхдээ тэрийг миний бодоход ерөнхийлөгчийн сонгуульд ажлаа мэддэг, төрөө мэддэг, амьдралаа мэддэг, олондоо нэр хүндтэй хүн сонгогдох юм бол Монгол төрийн чадвар дээшлэн, чанар нь дээшлэн. Одоогор улсын хурлд нэр дэвшүүлэх хэрэгтэй 4 субъект л байна л да. Нэг нь ардчилсан нам, ардын нам, хувьсгалт нам, хөгжлийн үндэсний нам гэдэг. Тэгээ энэ маань хувьсгалт намын ардын намтай нийлэх тухай асуудал ярьж байгаа сурагтай байдгийн бол 3 намаас нэр дэвших байх л да. Хэрвээ хүн намынх нь өөр аль нэг намтай өвсөл болвол 2-оос дэвшнэ гэсэн. Та сүүлийн 2-7 хоногийн улс төрийн үйл явдлыг бас харж байгаа бох тий. Үндсэн хуулийн цэцгийн багц суудлын хуралдааны шийдвэрийг үндсэн хуулийн цэцгийн гишүүн одоо алавжуулаагүй зогцсон гэдэг асуудал яригдсан. Гэтэл тэр багц суудлын хуралдаанд оролцсон үндсэн хуулийн цэцгийн гишүүн зогтоог нь улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр чөлөөсөн ийм үйл явдал бас ерөнхийлөгч бас хориг тавьсан тий. Тэгэхээр энэ бол улсын хурлын дур зоргын асуудал байж болох уу гэдэг асуудал яригдаад. Тэгээ ер нь улсын хурл одоо хуралж гэж хэлэхэд хэцүү л дээ. Хуралд байгаа олонхын бүлэг гэх юм уу да. Олонхын бүлгийн олонгоч байж магадгүй. Ер нь дур зоргоор лаашилж байна шүү дээ. Үндсэн хуулийн цэцэн 2 гишүүний бүрэн эрхийн хугацаанд дуусаад дуудаж байна. Гэтэл нэгийг нь дуудаж авчираад багц суудлын хуралд оролцсон хүнийг чөлөөлөөд оронд нь хүн тавилаа. Тэр хүн очингуудаа өөрөө тогтоол гаргаад дахиад нөгөө бодлуулж эхэллээ шүү дээ. Тэгээ энэ бол 10 гишүүнтэй боллоо. Нийлээд ер нь явуулга харагдаад байна л да. Ийм байвал Монголд улс төрийн тогтвортой байдал бий болохгүй. Тэгээ манайхан чи одоо сонгуулийн үед юу ч болж байсан хамаагүй гэдэл зүтгэдэг л дээ. Тэр бол нэр дэвшигчдийг зүтгэдэггүй. Тэр нэр дэвшигчд тал засаж тэдний дагалдаж аяыг нь харж байгаа тэр хүмүүс чинь болох үтгэхгүй бүх юмыг хийдэг л дээ. Нэр дэвшигчдийн асуудлууд өөрөнд тавьж байгаа зорилт мөрийн хөтөлбөр ард түмэнд урд хүмүүнхөө үйл ажиллагаар үнэлэгдсэн үнэлтээс шалтгаалan шүү дээ тэр чинь. Огт өөр асуудал. Тэгэхээр ингээд ерөнхийлөгч Батулгыг нэр дэвших хэрэгтэй ирэхгүй гэдэг маргаан үүсгэнэ гэдэг бол цэц өөрөө буруу байр суурин дээр байна л гэсэн үг л дээ. Нэг удаа совдгоо хэлж ирсэн л да. Цэцэн дээр хөхтөнгөрл бий гэж. Цэц бол манай шүүх засаглалын торгон үзүүр нь оройн юм шүү дээ. Гэтэл шүүх засагт маань өөр ингээд улс төрд аяхарж холбороод эхлэхдээ зэрэг улс орны маань амьдрал цаашдаа ямар болох нь тодорхой шүү дээ. Хэрв Монголд аль нэг улс төрийн хүчний дангаар ноёрхол гараад тэгээд дураараа ашлаад эхлэх юм бол энэ нийгэм чинь тэрний чинь хүлээж авахгүй. Монголчууд 30 жил эрхчлөөтэй амьдралаа. Улс төрийн эрхчлөөтэй өмчтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөтэй шүү дээ. Энэ нөхцөлд хэрвээ ингээд бүх юмыг нэг намын байр сууриас шийднэ гэх юм бол энэ сүлдээ улс нийгмийн хурц сөргөлдөөнд хямралд хүргэж болох талтай. Одоогийн улсын хурлыг бид нар харж байна. Улсын хурлын гишүүд бол ер нь олонхоороо түрээ бариад сөрөг хүчнээ сонсгой болж олон нийтээ сонсгой болж ерөөсөө дураараад бүх юмыг шийддэг боллоо шүү дээ. Ерөнхийлөгч тэнд өгөх гэдэг нэмэргүй. Ерөнхийлөгч гэдэг бол Монголын бүх ард түмэн нэг тойрог бол сонгодог. Эрхтний зүйн чадварын хувьд бол улсын хурлын гишүүнээс илүү хүн. Улсын хурлын гишүүн бол Монголыг 76 тойрог хуваасны нэгнээс 20-30% санал авч байгаа нь гарсан хүн шүү дээ. Гэтэл ерөнхийлөгчийнхөө үгийг сонсохгүй ийм байдалтай чуулган дээр харагддаг л да. Энэ бол буруу хандлага. Энийг өөрчлөөг бол Монголд улс төрийн хүчнүүдийн тэнцвэр хэрэгтэй. Тэгээ энэний төлөө ардын намынхан ч гэсэн бодох ёстой л доо. Ягаад гэвэл Монгол орн улс төрийн тогтвортой тэнцвэртэй байна гэдэг монголчуудын эрх ашигын асуудал түүний өдөр Монгол ардын намын өөрийн ч эрх ашигын асуудал шүү дээ чинь. 90 онд ямар байдалд хүрлээ бид нар бусад улс орнууд шинжилт өөрчлөлтгээд ярьж байхад хугацаа нэлээд алдсны дараагаар сүүлд эхлээд хамгийн хүндрэл нөгөө нурсан социализмынхоо халуун нурман дээр үлдсэн шүү дээ. Энэ шиг ингэж аашилж болохгүй. Одоогийн Монголын улс төр эдийн засгийн байдал бол төвөгтэй.
бид нар 92 онд үндсэн хуулиар хүмүүнлэг иргэн арчсан нийгэм байгуулахыг зорино гэж тунхаглаж чад одоо бол зүгээр олигарх бүлгэлийн ноёрхолтой ийм зэрлэг капитализм гэж замаар явж байна шүү дээ. Энэ замыг бол засах хэрэгтэй. Энэнийг засахад бол монголчуудын эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдлийн тухай ярихдаа зүгээр юу ч болж исэн чихээ өглөөд нөө Японы 3 сар мөнгөчин шиг би хараагүй, би яриагүй, би сонсоогүй гэж сууж байх биш. Зөв чиглэл дээр, зөв явах зам дээр хүчээ нэгдэх хэрэгтэй. Энэ бол улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагааг шаардсан шүү дээ. Тэгээ энүүн дээр л бодууштай юм удаа л гэж боддог юм. Миний байр суурь бол цэц ингээд дунд суудлын хуралдаан зарлана гэдэг өөрийн эвгүй байдалд оруу за дунд суудлын хуралдаас гаргах шийдвэр нь хэрв одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд орох хэрэггүй гэж гаргах юм бол монголчууд энийг их л тод хурцаар хүлээж авах байх таа л гэж бодож байгаа. Тэгэхээр одоо Бага суудлын хуралдааны шийдвэр нь алавжаагүй байхад энэ 7 хоногт үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдааны товлчлоо. Тэгэхээр энэ нь одоо зэц хууль зөрчсөн гэдэг ийм ойлголт байна гэдэг асуудал дээр л хуульчид яриад байна л да. Та энэ үйл явдлыг өгж харж байна. Тэгээ Бага суудлын хуралдаанд оролцсон 3 гишүүний нэг нь би гарын өсгөд орохгүй гараа зугдчихлаа. Цэцийн дүрм журмаар хуулиар нь бол ийм зүйл байхгүй. Нэг нь томилогдоод хуралдаанд орсон бол тэр хүн өөр саналтайгаад өөр саналаа протокол тэмдэглээд төрхөн тэр олонхын саналаа дагаж гарын өсгөд орох л ёстой. Энэ бол ардчлалын амин сүнс. Тэгэхгүй зүгээр дураараа би зугдаж чаднаагаад гараа зугдана гэдэг бол улс төрийн тун арчаагүй байдал ийм ч учраас улс төрийн хондлоо хэлбэлээ гэж хэлээд байгаа юм шүү дээ. Тэгвэл нэг сонин юу гэхдээ тэр Солонгост тэр өсгөө хүний хондлоод манай хүн 7-8 сая төгрөгөөр торгууллаа шүү дээ. Магадгүй цэцэд улс төрийн хондлоо илүүсэн улсууд харин шагнуулдаг байж болох юм. Тэгээ тэрний төлөө ингээд зүтгээд байж магадгүй. Тийм битээ байгаасаа л гэж бодож байна л да. Та бас түрүүнд хэллээ. Ер нь үндсэн хуулийн цэцвэл одоо олонход үйлчилж гин гэдэг талаас нь нэг хүнийг дэвшүүлэхгүй гэдэг улс төрийн намын ийм одоо процессыг хийж гинэ гэдэг чинь. Тэгэхээр энэ үр дагавар цаашаа ямар нөхцөл байдлыг бий болох вэ? Цэцгийг яаж ийм улс төрөөс одоо хараад бас ажилуулах? Ер нь одоо ингээд цэцгийн баримталж байгаа байр суурь нь үндсэн хуульд бичээгүй зүйлийг ийм байх ёстой гэж л гаргаж ирэх гээд байна шүү дээ. Уг нь бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад энэ зүйлийн талаар тэр санал гаргасан улсууд нь батлсан улсууд нь юу ярьж байсныг эргүүлээд нэг харчих ёстой байсан байх л да. Тэгвэл үндэслэл тэр том явдал нь зөв ойлгогдох байна. Гэхдээ ингэж чадахгүй байна. Нэг талаас нөгөө талаас ингээд цэц ингэж улс төр тутгалдаж байгаа нь бол би түрүүн хэлээ нэлээд эртнээс эхлэлтэй дээ. Эртнээс эхлэлтэй. Тэгээ ер нь цэцээ байгуулахдаа ингээд улс төрийн намууд янз бүрийн субъектуудын төлөөлөлтөөр ингэж урууснаас болоод цэц нь хараат байдалд ороод байна л да. Ер нь сүүлийн үед ганцхан цэц ч биш. Шүүх маань бас хараат байдалд орж эхэллээ шүү дээ. Шүүх засгал бүхэлдээ. Шүүхэн удирдахад байгууллагуудыг улсын их хурлаас томилно гэж улсын их хурлын олонх нэг намын төлөөлөл сонгоно л гэсэн шүү дээ. Ингээд бодоход шүүх засаглалч гэсэн яваанда язгуурлан туйлд хүрэх нь л дээ. Одоо хүртэл ингээд авилгын янз бүрийн хурц асуудлууд гараад ирэхэд өрөвдөнд ямар байгаа харж байна. Саяхан болтол 2-3 жилийн өмнө хүртэл ер нь асман бухаар хэлтүүлэг хийгээд төлөх хүлээх авилгын асуудлыг шүүхэдгөө шийдвэр хүлээх хоёр адилхан л байлаа шүү дээ. Гэхдээ сүүлийн 2-3 жилд нэлээд аюулгүй байдлын зөвлөлтөөр шүүх прокуроруудын асуудлыг хүртэл ярьж санал их хурлд оруулж хууль гаргаж байгаад шүүхэн ажил нэлээд чиг авах хандлагатай болсон. Энэ үед нь эргүүлээд шүүхийг улс төрийн нэг намын харьяалд авч байна шүү дээ. Тэр утгаар шүүхөд ойлгохтой тэмцэх гадраа хүртэл одоо ерөнхийдөө томилно гэдэг чинь нэг намын даргал томилно гэсэн үг шүү дээ. Ийм байдалтай болж байгаа юм. Тэгээ бодоход тогтолцоонд байна л да. Бүр ингээд гүнзгээрүүлээд ярих юм бол одоогоо Монголын төрийн тогтолцоо маань төрийн бүх эрх ард түмний мэдэлд биш. Төрийн бүх эрх намын мэдэлд орсон энэ нам шүтсэнд нам толгойтой төрийн тогтолцоо маань буруу юмны их ундраг нь болж байгаа юм шүү дээ.
Тийм болохоор үндсэн хуулийн өөрчлөлт бол цаашдаа явах байх. Энэ 6 жилд хэрвээ эрүүл сорол бодолтой ерөнхийлөгч гарч ирэх юм бол төрөө эргэж хараасаа төрийнхөө байдгийг эргэж хараасаа л гэж боддог л доо. Тэгээд 76 хүн гэдэг бол Монголын ард түмний олонхыг төлөөлж байгаа юм биш шүү дээ. Ардчлалаа бид нар олонхын засаг л гэж ойлгодог. Олонхын засаг. Гэтэл их хуралд сууж байгаа хүмүүс маань 76 тойрог дээр очоод тэгээд нэг 20-30% санал авсан улсууд байгаа. Энэ дотор 50%-аас дээш санал авсан хүн тун цөөхөн. Тэгээд 13-нд багтах улсууд байгаа шүү дээ. Тэгээд эн чинь төлөөлөх чадвар нь ямар байна? Ийм хүмүүс чинь гарч ирээд л тэгээд төрөв жунуудад байгааг бид нар харж байна шүү. Тийм болохоор монголчууд бид нар цаашдаа төрөө тогтворжуулах талаар үндсэн хуулийнхаа төвшөнд дахиж ярих, дахиж зээлшгүй шаардлагатай л гэж боддог. Уг нь үндсэн хуулийн зэц асуудлыг ямар нэгэн улс төрийн гүүгээр мухарлах хэрэгтэй тийм. Гэтэл ингээд үндсэн хуулийн зэц нь улс төрчдийн захиалгаар маргаа үүсгэж байна гэдэг асуудал яригадаад байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд үндсэн хуулийн зэц нөгөө төрийн дээр нам байгаа юм чинь үндсэн хуулийн цэцэн гишүүдээ амьдрал намаас хамаарч байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор намад зайлшгүй тал засах шаардлага гараад байна хэдэнд. Тэр замруу яваад байна гэсэн үг. Цэцэн дээр хөх тэнгэр биш ардын нам байна гэж. Ардын намынхны хувьд бол мэдээж бүгдээрээ тийм биш л дээ. Эрүүл сорол бодолтой улсууд энэ дотор байгаа. Төрдөө чин шудруу зүтгэж байгаа улсууд байгаа. Гэтэл хажууд нь бас тэгээд дээд дарга нартаа тал засаж тэргээр амьдралаа татж явдаг улсууд байна шүү дээ. Тэд чинь хамгийн гол явуулгад хийдэг. Сонгуулийн үеэр ингээд мөнгө тараалаа барьдаа гэд байхын шуугдан би бодсон тэр нэр дэвшигч мөнгө тараагаад өөрөө ч сууж байгаагүй байх л да. Тэр л хажууг нь ухуулагч зохион байгуулагч штабын л ер нь манаргадаг байх л да гэж бодож суудаг юм шүү дээ. Сая хэлээ одоо улсын хурал оролцоод, нам нь оролцоод үндсэн хуулийн цэц дээр хэрвээ нэг хүнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг ийм одоо шийдвэр үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гарвал одоо Монгол улсад цаашдаа ямар асуудал үүсэх үү гэдэг түүхэн харт бол болж үлдэнэ. Тэгээ түүхэн харт бол болж үлдэнэ. Би хэлээд Монгол улсын үндсэн хуулийн цэц нь улс төрийн хондлоо билээ гэдэг бичлэг үлдэх байх гэж бодож байгаа. Тэгэхээр та үндсэн хуулийн цэцийг одоо ашиглаад гэх юм уу те одоо хүмүүсийн тайлбарлаад байгаагаар хуульчдын тайлбарлаад байгаагаар яагаад Батулга гэдэг хүнийг энэ өрсөлдөөнд оруулахгүй байх сонирхол яагаад байгаа вэ гэдэг дээр та юу гэж харж байна? Хүмүүс түрүү би хэлээд энэ чинь өрсөлдөөн жинхэнэ эрүүл сарвал бодол улс төрийн нэр хүнд мөрийн хөтөлбөрөөр явах уу? Аль эсвэл улсын авраг цол нэхэмжилж байгаа хүн сумын хэдэн очинтой барилдаж ирээд за би дөрвөчглээ аврагуудыг сууж явах гэдэг нь асуудал да. Тэгэхээр мэдээ сонгуул зохион байгуулж байгаа улсуудын хувьд бол Батулга ерөнхийлөгч оролцохгүй байвал нөгөө талын ардын намын нэр дэвшигч гаргахад хялбар гэсэн ийм бодол зан байдгийн болоодод гэж бодож байна. Түүнээс биш Батулга ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа нь үр дүн Монголын ард түмний язгуур өршөлт нийцчил байгаа л да. Энд чинь төрийн нэгднүүд байдгийг хангалаа ард түмнийхээ амьдралыг өөдөн татахлаар бишгүй юм хийлээ. Жишээлхэд одоо сонгуульд орохдоо тэтгэврийн зээлийг хүчингү болгоно гэдэл амлаж орсон. Тэтгэврийн ингээд нийгмийн хамгийн эмзэг улсууд тэд чинь мөнгө хүүлэгчдийн барьцаанд байна гэсэн үг. Тэгээд тэднийг тэр өрийн дарамтаас чөлөөлнө гэдэг нь Монголын нийгэмд маш том үйл явдал энэ тухайд Монголын төрийн түүхэн тохиолдоогүй том үйл явдал боллоо гэж хэлж байсан энэ асуудал. Тэгээд гадаад орнд гэдэг одоо ярьдгийн одоо жишээлхэд Америкийн нэгдсэн улстай стратегийн түвшлийн харилцаанд хүргэлээ. Орос улстай стратегийн ижүүрэн түвшлийн харилцаанд хамтын ажиллагаа хүргэлээ. Оросын Киев-ыг Монголоор тавих асуудлууд ингээд бас ерөнхийлөгчийн нэлээд оролцох хөдөлгөөнтэйгээр бүтлээ шүү дээ. Энэ мэтлэнгээр ингээд гадаад талдаа ч Монгол улсын тусгаар тогтнол нэг төрийг нь бэхжүүлэх тал дээр бол чамгаа ажиллаа гэж бодож байна. Ер нь ингээд Монгол төрийн доторх тайлцвал хоорондын сөргөлдөөн бол намжиж тэгээд удирдлаганд нэг чиглэлээр ажиллана гэдэг бол
үнэтэй зүйл шүү дээ. Тэгээд энэ уламжлалыг л хадгалах хэрэгтэй. Тэгээ миний бодоход бол энд янз бүрийн асуудал бий л дээ. Бид сонгуул явуулахдаа зөвхөн монголчуудын өөрснөө санаа бодлоор оролцож байгаа гэхээс илүү бас гадны сонирхол. Жишээлбэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын сонирхол. Өнгөрсөн сонгуулийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр чинь Шинжаан Жимпан гэдэг компаниас нэг өдрийн дотор 20 тэрбум төгрөг бэлнээр гараад зээл олгохаас шийдээд нэг өдрийн дотор мөнгөнд бэлнээр өгөөд одоо хүртэл нам дарагдаад учир нь олдоогүй шүү дээ. Тэгээ харахад бол компаниуд ер нь Монголын төрийн сонгуульд Монголын ард түмний төрөө сонгох сонгуульд бол бас оролцох сонирхол байгаа юм шиг байна л да. Тэгээ одоо ингээд оюу толгойн асуудлаар ингээд төр аюулгүй зөвлөл асуудлыг нь хэлцээд их хурл хэлцээд ингээд хэлцээр эхэлж байдаг. Гэтэл эн чин цаад талд нь бас л эрх ашиг хамгаалсан нэг эротын тоочгоны компани байж байгаа шүү дээ. Тэгээ ингээд бодоход бол манайхан чинь зөвхөн энэ дэлхийд дээр ганцаараа өөрснөө үнэлэхэд тусгаарлагдсан сонгуул хийж байгаа юм биш. Янз бүрийн сонирхлын огтлолцол дээр тэдний ил далдгарын оролцоотойгоор энэ сонгуульч бас явж байна шүү дээ. Тийм болохоор монголчууд ирэх биш сэрэмжтэй хандах үед миний бодоход нэгэн ард түмэндээ 4 жил хүчээ өгсөн ерөнхийлөгчөө сонгуульд оруулаад энэ хүний үгийг сонсоод дээш нь өрсөлдөгчтэй зөв харж байгаа сонгох нь зөв болов гэж бодож байгаа шүү дээ. Та тэгэхээр сая хэллээ шүүхийн тухай хуулийг батлахдаа нэг намын талд бүх эрх мэдлийг төвлөрүүлэхээр баталсан гэдэг. Тэгэхээр ерөнхийлөгч хориг тавиад энэ асуудал бас үндсэн хуулийн цэц рүү оччихсон байгаа. Энэ сарын 23-нд хилцэх асуудал яригдж байна те. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай? Түрүүн би ерөнхийд нь байр сууриа хэлсэлдээ. Энэ бол шүүх засаглал бол улс төрийн хүчний хараанд орж байна. Энэ байж болохгүй зүйл дээ. Ерөнхий сайд гэдэг бол улсын их хурлд олон хуусын намын дарга шүү дээ. Тэгэхээр ерөнхий сайд томилно гэдэг чинь намын дарган томилж байна гэсэн үг. Аюултай тэмцэх газрын гол анхаардаг асуудал бол төрийн албан хаагчдын авилганы асуудал байдаг. Авилгачид хаана байдаг вэ гэхдээ тэр хамгийн гол том авилгачид маань улсын их хурл засгийн газарт л байдаг шүү дээ. Одоо жил гарийнхны өмнө Монгол улсын их хурлын гишүүдийн 3-2-оос илүү жижиг дунд үйлдвэрийн зээлийн асуудал бусад хэрэг төвөгтэй холбогдсон байлаа шүү дээ. Монголын нийт иргэдийн энэ чинь хэрэг төвөгтэй сэжиглэгдсэн хүн жилдээ 2 хувиас хэтэрдэггүй шүү дээ тэр чинь. Гэтэл их хурл нь 3-2-оос илүү. Тэгээд ийм нөхцөлд авилгатай тэмцэх газрын даргаыг улс төрийн байр сууриас дамжиж болохгүй. Энэ бол буруу нэгд. Шүүх засаглалын хувьд шүүх засаглал гэдэг нэг барьцгүй чумдаан шиг болчихлоо л. Ерөнхийлөгчийн дэргэдэх нөө ерөнхийлөгчийн мэдлэлдээ шүүмжилнэ. Тэгээд нөгөөдхийгөө сүүлдэнд бүх шүүгчдийн хурлаар хэлэлцэж оруулж иргэ гэд нэг арга зам хайж явах шиг байна. Гэтэл шүүх гэдэг чинь төрийн байгууллага шүү дээ. Шүүгчдийн хурал гэдэг чинь олон нийтийн статус. Гэтэл шүүх засаглал маань яаж үрдөхөө гэдэг үндсэн хуулиндаа бид нар асуудлаа буруу шийдээд байгаа учраас энэ л дээ. Миний бодоход бол одоо Монгол төрд чинь 90 онд хамгийн хурц үед ардын их хурал байлаа. Баг хурал байлаа. Баг хурал нь хуулиа батлаад явдаг. Ардын их хурал нь бол ерөнхий сайдаа томилдог. Тэгээд ерөнхийлөгчөө сонгодог. Тийм үл ардын их хурал байсан шүү дээ тэр чинь. Тэр тэгж яхад бол монголчуудын олонх нь санаа бодлоо илэрхийлэх боломж бүрддэг л дээ. Тэгээд тэр нь л үгээлэгдээд байгаа юм бол одоо ер нь шүүхийн асуудлыг шийдэж чадахгүй л байна. Шүүхийг одоо ингээд улсын их хурлаас томилно гэн мэдээж улсын их хурлын олонх л асуудал шийднэ шүү дээ. Тэр чинь нэг намыг л улсууд байгаа шүү дээ. Намынхаа л асуудлыг шийднэ. Улсын их хурлын хаваачаад ардсан намын нэг гишүүнийг одоо ерөнхий шүүгчээр томилчихно гэж харьцуулнаг бол хөөрхөё. Хизээч үгүй шүү дээ тэр чинь. Тэгэд ийм л эмзэг байдалд оруулж байгаа тэгээ энийхээ эрсдлийг ардын намынхан тооцож ойлгомоор юм л да. Энд чи явандаа нийгмийг шударгуйш байдалд хүргэн
Тэгээ өсөл дөөнд хүргэн, сөргөл дөөнд хүргэн сүүлд нь тэгээд нийгэм тогтворог байдалд орно. Энэ руу хөтлөөд байна. Тэгээд нүнд л харамсаад байгаа юм. Ерөнхийлөгчийн нэг андарч хориг тавилаа. Тэгээд их хурлыг хүлээж аваач гэсэн ер нь олон хороо төрөө яриад их хөнгөн шийдэж байна лээ. Яг одоо ойдлогоо Rio Tinto компанитай Монгол Улсын засгийн газрын ажлын хэсэг хилцээрийн ширээний ард төрийн ордонд 2 өдөр сууж ин тэ. Та энэ хилцээрээс ямар үр дүн хүлээж ин? Ер нь нааштай одоо жишээлбэл Дубайн гэрээг цуцлах асуудал дээр хахиц гарна гэж харж байна уу? Тэгээ манайхан бол оюутлагын гэрэний асуудал ярихад тийм нэг Дубайн гэрээ ч юм уу нэг тодорхой хэдэн асуудал ярьж л байна л да. Гэхдээ над нэг сонин зүйл санаанд байдгийн. 2000 оны 3 сарын 14-нд манайд Япон улсаас суугаачин ханаад ноён ханаадатай явуулсан юм. Тэгэхэд ноён ханадаа надад ингэж хэлж байсан. Японд Амара гэж нөмөж байдаг юм аа. 3 сая хүнтэй танайхтай ойролцоо. Тэрүүн дээр бид нар тооцоо манайхан мэрэгжилтнүүд тооцоо хийж үзжээ. Амара мужид үйлдвэр аж ахуйн газар юу ч байхгүй байг. Зөвхөн танай ганц эрдэнэт байг. Эрдэнэтийн түүхийдэг Японы технологиор боловсруулахад 3 сая монголчуудын амьдралын төвшинг Японы хэмжээнд хүргэж болох юм байна гэсэн тооцоог хийлээ гэж ярьж байсан. Гэтэл оюу толгой гэдэг чинь эрдэнтээс нөөц нь 6 дахин их. Эрдэнэт чинь 6 сая тонн дэсийн нөөцтэй юм шүү дээ. Жилд гаргаж байгаа нь бол 100 мянган тонн зэс гаргадаг. Оюу толгой чинь 400 мянган тонн зэс гаргана. Хажууд нь тэгээд алт гаргана, мөнгө гаргана. Өдөвдөн гаргана. Ийм аж ахуй чинь өнөөдөр Монголд юу монголчуудын амьдралыг өөд татах одоо харин эргүүлээд монголчууд нь өрөнд орчхоо сууж байгаа шүү дээ. Энэ асуудлаа бид нэр суур болгож ярих ёстой. Суур нь юу гэхтэй тэр Монголын төр монголчууд баялагийнхаа эзэн байх ёстой. Энэ зарчимд юм л да. Яг гэрээний хийх үед тэрнээс хойш бол нийт хэдэн том асуудал ер нь сөхөгдөж байна л да. Нэгдүгээрт нь хөрөнгө оруулалтын асуудал. Rio Tinto 130 гаруй жилийн түүхтэй мэдээж нэр хүндтэй компани. Энэ мэрэгсэн компани байх. Гэтэл анхан техник эдийн засгийн үндэслэл хийж байх үед 5.1 тэрбум доллар хөрөнгөөр оюу толгойг босгоно гэж ярьж байсан. Гэтэл одоо 10 гаруй тэрбум болчихлоо. Ямар мэрэгжлэн ямар компани гэж 2 дахин 3 дахин алдаж боддгийг. Анхан техник эдийн засгийн үндэслэл ярьж байхад 65 км хонгол ухнаа гэж байсан. Одоо 202 км хонгол ухнаа гэж сууж байна. Ямар уулын мэрэгжилтнүүд ийм тооцоо хийж байдгийг. Тэгээд тэр чинь ойлгомжтой асуудал байна шүү дээ. Тэгээд би нэг зүйл боддгийн юун дээр 12 оны одоогоос арваж юм даа. 11 сарын 23-нд улсын их хурлын гишүүн Ганбаатар Баяр цагт 2 телевизээр мэтгэлдсэн шүү дээ. Тэгтэл 21-нд нь Монголын нэг сониноор энд байгаа Rio Tinto-гийн төлөөлөгч Жо Макрейн гэж ярилцлага өгсөн. Сони ярилцлага. Сурвалжуулагч асуусан. Монголчууд хязгаар шиг хувааж авах хүртэх вэ? Тэгтэн Макрейн нэлээд жигсэн дургуйдсан маягтайгаар монголчууд та нар ашиг хуваах тухай ярихаас өмнө тооцож сурах хэрэгтэй гэж хариу өгсөн. Та нар мөдөө ашиг хүртэхгүй гэж. Тэгээ ер нь бид чинь нөгөө социализмын үеийн сэтгэгээр бодгоо зөвхөн тооцоо калькуляцийн тухай бодоод байгаа. Гэтэл энэ гадны үндэстэн дамжсан корпорациуд одоо колоничлалын нийгмийн үед олон 10 жил өгсөн энэ компаниуд чинь шууд тэр үйлдвэрлэл явуулж байгаа улс оронд ашиг гаргадаггүй. Эрдэнэт одоо Монголыг төсвийг тэжээх хэмжээний орлогод их 80 төгрөг төсөлд оруулаад байхад тэрнээс 4 дахин их бүтээгдэхүүн гарч байгаа Rio Tinto ч алдагдaltaй гэдээ одоо сууж байна шүү дээ. Харин Монгол өрөнд ороо сууж байгаа хажууд нь. Тэгэхээр энэ бол бид нар харилцагчаа ойлгоогүйтэй холбоотой. Ер нь бүтээгдэхүүн ашиг хүртнэ гэж ярих бол буруу. Ер нь бүтээгдэхүүн хуваах зарчмаар явах ёстой байжээ. Техник засгийн үндэслэлээр ямар үр ашигтайг тооцно. Тэрнийхээ 34% хөрөнгө оруулалтын 34% шууд бид авах ёстой. Нөгөө талд ногдож байгаа ашигын татвар 20% авах ёстой.
Дээрээс нь нийт олборлож байгаа байгалийн баялагын нөөцийн төлбөрийг авах ёстой. Би өөрөө тооцоо хийж үзсэн. 1 тонн $6,000 байхад Монгол бүтээгдэхүүний 36%-ийг өөртөө авах хэрэгтэй. Үнэгүй. Өөрөөр үнэгүй ч биш. Өөрийг авах татвар тооцоо төрөндөө бодоод авахд хувь оролцоондоо бодоод авахд бид нар 36%. Одоогоо 8,000 болоод байгаа нөхцөлдөө 42%-ийг авах хэрэгтэй. Тэгвэл тэр үнээсээ хамаарна төрж байна. Тэгээ энэ байдлаар ингээд бодох юм бол техник эдийн засгийн үндэслэлээ тохирлгүйгээр тэгээд хэлэлцээнд орно гэдэг бол их эрсдэлтэй. Нөгөө цаадууч энэ төр юм гаргаж байгаад л орон шүү. Жишээлбэл Тэрвэштогийн шалгалтын дараагаар ажлын хэсгийн шалгалтын дараагаар их хурлч 80 хэдэн зүйлээр гэрээнд өөрчлөлт оруулна гэж ярьлаа. Ирээгийн төрний чинь жилийн 8 зүйлээр хэлэлцээр хийж өгнө гэж сумжирсаар байгаад 10 жилийг авчихад өнгөн шүү дээ наадвал чинь тэр дээнэ мэдхтэй хашир чонууд байгаа. Тэгээ миний бодоход хэлэлцээр дорж байгаа нөхдүүд маань бэлтгэлээ сайн хангасан байгаа да. Оюу толгой их ярддаг гişүүд орсон байсан та. Монголын эрх зүйн орчин, татварын орчинд бол одоо асуудлыг одоогийн гэрээний хүрээнд шийдэх юм суур болж чадахгүй. Оюутлоготой холбоотой асуудал за улсын хурлын гишүүн Батболтой холбоотой асуудал бас дэлхийн 6 орны шүүхтэр яригдж байна те. Тэрийг та бас сонсон бах. Яг тухайн үеийн би үтсэн тэрнийг. Тэгээ. Өөр Батболдын тухай Батболдын тухай асуудал бол ганцхан оюу толгой биш. Бусдад тэр улс орнуудад байршуулсан хөрөнгөний нийлүүлээ шүүхийн шийдвэр нь гараад бид хүмжлэгдсэн Лондонд, Гонконгод, Сингапурт, Виржинийн аралд тэгээд Нью-Йоркод ийм асуудал. Гэхдээ Батболд ерөнхий сайд болсны дараагаар 10 оны эхлээд байгуулсан компаниуд нь Эрдэнэтээс 1, оюу толгоогоос 2 маш их хэмжээний мөнгө тэргээр дансуудаараа дамжуулж авсан. Америкийн Intelligence K2 гэдэг байгууллага. Тэрний хийсэн судалгаагаар бол ер нь оюу толгойгоос орсон мөнгө нь асар их хэмжээний мөнгө. Тэгэхдээ Батболд оюу толгойд очиж Фридландтай уулзсны дараа л орж ирсэн мөнгөнүүд шүү дээ тэр чинь. Тэгэхээр энд ч ойлгомжтой асуудал. Гэр энэ өндөр одоо хүртэл монголчууд оюу толгой зөвхөн баяр ерөнхий сайтай холбож ярьдаг. Гэтэл жинхэнэ грек улсын их хурлд оруулж батлуулсан хүн чинь Батболд. Би тэр үед улсын их хурлын чуулган дээр оюу толгойн мөнгө орлогын 59.3% нь Монголд орно гэж хэлж ирснийг нь санаж л байна. Батболдын хувьд бол оюу толгойгоос хахуул авсан уу? Оюу толгойн асуудал шийдэхүрд тэр компаниудаар мөнгө орж байсан тухай тэр K2-ын мэдүүлэгт шүүхэд өгсөн гэрчээ мэдүүлэгт бол байдаг юм шүү дээ. Энийг бол олоод үзчихэд үгүй. За урилга хүлээ авч ирж ярилцсанд баярлалаа танд. За баярлалаа та бүхэн дамжид хүсье. Баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Энэ удаагийн зочноор Монгол Улсын ерөнхий сайд асан Бямбс руу оролцлоо.